1900 наад ч юу вэ? 1900 бүр яг угсаар 89 тий. 89. Хөгжим мужийн дунд сургуулийн 3 дугаар курст байхдаа бид нар чи нэг анги тэгээд анх байгуулж ирсэн. А яг титэм нэрийг бол 90 оны оюутны шоугаар тий. Би цааны өсгөө. Тий. Манай анги намтлын өсгөө гэдэг манай анги хүм. А тэр чи яг ингэж өгсөн нөгөө оюутны шоунд орох гээд нөгөө нэрээ хамтлагийнхаа нэрийг өг гэдэг хэлсэн байхгүй. Тэгээд нөгөө нэр байхгүй тэр чинь. Тэгээд харин бицоны манай тэр найз титэмгээ өгчүүл гоё юм шүү гэдэг. Тэгэл титэм гэж өгвөл тэрнээс хойш титмээрэл явсан да тий. Тий. Тэгээ анхны дуу гэхлээр манай 58-гийн дуу л да. Манай хүн дурлж явсан үедээ зохиосон зүүд гэдэг. Маш гоё дуу битэрийн одоо хүртэл дуулаа явж байгаа зүүд анхных нь байна. Гэтэ зохиох нь 86 он зохиосон. За баг тийм тий. Бичлэг эдгээр яг ард түмэнд затсан юм болохоор 90 он. Тий. Үзэсгэлэн доод талын цэцэг зүүд гэсэн 3 дог зохиожсэн анх. Тий. Гуруулаад хойноноос шилшилээ дараал дандаа гоё доонууд тэр үедээ. Тэр үед одоо тэр үеийн бидний үеийнхэн хилэндээ тий. Бас л гоё, үнэхээр гоё дуу зохиосон манай хүмүүс. Талын цэцгийг бол тийм юм болцсон. Үндэ ч одоо яа. Талын цэцгийг бол нэг нөхөр шүлгийн зохиогоол 50-аас шууд өгж байгаа байхгүй. За чи энэ дээр аяа гэдэг. Ерөөсөө тэр чи эдгээр минутын дотор л болж байгаа. Юу те? Тий. Бацаахан гээд тэр манай хүн шүлгийг бичээл манай анги өгт. 2 дугаар цаг дээр 50-наад өгөөл. За энэ дуудыг аяа гэдэг гэлсэн. Шууд суугаад зүгээр шууд зохиоцсон шүү дээ. Талын цэцэг бол амар хурдан гарч ирсэн дөө. Мэдсэн дууд бол нэлээд ажиллагаа орсон тий. Тий. Би тэр чи бас улаан пен манай анги охтууд байсан. Манай анги охтууд чи завсарлагаанаар би тэрийг дуулах аюу дуртай. Тэгэл би тэр чин завсарлагаанаар гараад төгөлдөр уурын хард суугаад тэгэл дуугаад толдог үлээ. Тэгэл Горзи гамба. Тийм талич. Тий. Манай ангийн класс тоглодог яваастай. Тэр мундаг юуг бас хийж өгсөн шүү дээ. Тий. Бидний бас энэ дууг зохиоход гол нөлөө үзүүлсэн хамтлаг чи хонх байхгүй. Хонх. Хонх анх гарч ирээл тэгэл хонх шиг ийм гоё. Одоо гармон нийцэлтэй, өвчмийн нийцэлтэй ийм юу яаж зохиох вэ? Тэгэл Яг иймэрхүү дуу бол тий. за тэр үед бараг байгаагүй шүү яг нууц. Хонхын дуунууд амар гоё гарч ирсэн те. Тэр хонхын дуу гэсэн хөө хонхын тоглолтыг зүгээр хаан тоглоно дагаад үзэл яваад идэв гэсэн хоёр. Тэгээд хоёулаа яг ингээд хийчихээ даа гэл те. Филдермон, Дисенка, хаанаач гэдэг байнга соёлын төвөргөнд тий. Тэрэн дээр чинь Никтоны Баачка дангаараад болдог гэсэн те. Титэм, Баачка, Битсон гэдэг энэ бид гурав энэ анги хамтраад соёлын төвөргөнд хідэн ч өдөр хийлээ дээ. 2-3 өдөр. Аюултай болсон шүү дээ. Хоёр дахь тоглолт ихний тоглолт илүү. Тэр үед соёлын төвөргөний яг тэр зааланд ирж исэн хүмүүс бол аюул сайн мэдж байгаа. Ямар тоглолт болсон, яасан, ийсэн гэдэг аюул сайн мэдж байгаа тийм. Тий. Билетэн дуусаад тэгээд билет хүмүүс ингэж үүдэн зогсож байгаа. Гинт дайраад байх нэг шилнүүдийг хаглаад. Тэгээд пижигнээд бидний тоглолт эхлээл байжсэн чинь тэр юуны заалны хаалгангоос бүх хүмүүс хүлдээд аваад иж байгаа. Тэгвэл тэрийг нэг юм дуусгаад те. Тэр тоглолтын шууд нөгөө күшиг хаагаад зогсоодсон ш нэрээ. Тэр чинь хууль юунд болдгоо байсан юм байна. Шууд төмөр өшиг соёлын төвөргөний төмөр өшиг ер нь буудгүй л ингэсэн. Тэгэхээр тэр үедээ буулга ицсэн ш те. Тэгээд хүмүүсээ гаргаад тэр тоглолтын хүмүүсийг дахиж яг нөгөө тасалбараар нь маргааш нь өдөр өдөр тоглож ирсэн. Тэгэхгүй тэр чинь нөгөө амар үүмэн болчихж байгаа байхгүй юу ингээд зэрэглэн дүүрсэн багт гаднаас ингэж хүмүүс ол. Тэгэхгүй тийм ер нь урд хожид болж ирсэн. Бид нар бүр өөрөөсөө бүр гайхацсан бүр. Тэгээ тоглож зогсоож ирсэн. Тийм болж л их л гоё тоглолт болж ирсэн дээ тэр үед. Сартаа шөнийн дуу гэдэг тий.
тоглолтуудаас хамгийн гоё болдог газар нь бол Дархан баг. Ер нь би ингээд Зэрэгтэй аюу сайтай тий. Зэрэгтэй сайтай нэгдүгээр, хоёрдугаарт маш дөргөө тий. Тий. Айгуу тийм зэрэгтэй аюу халуун дотн хүлээж авдаг тийм. Ваа базар байл хөөе. 90 онд нэр бид хэд чинь фотомод нийсвүттэй Тий. Дарханд анх тэгж очижсэн байж шүү дээ. 90 онд тий. Баахан мис модельод гарч ирж явдаг байлоо, яадаг байлоо. Тий. Дарханаас л дандаа сайхан бүсгүүчүүд гараад идэм шүү. Би тэгж боддоо шүү дээ тий. Нэг хэсэг чинь байсгээл дархан гээл гарч ирэл тий. Тийм эс тий. Ийм зэрэг сайн санаж байна. Биднийг дуулж хооронд нөгөө мис үчи ингэж тайзгаар явдаг байсан. Тэр тоглолтоо дандаа пиктэй тий. Нэг модель үзүүлэл явдаг үстэй. Гоё хөгжимтэй, гоё зэрэгтэй байлгүй дээ тий. Тий. Тэгээ маш таатай байна. 8-д уулзсай да цөмөр. 8 бүгдээрээ ажаалаа сайхан Бидний тайлцгаая. үеийн бүсгүйчүүл дээшээ доошоо 10 бүсгүйчүүл мэднэ манайх нь тий. За 3 сарын 8-нд Дархан аренад Prairie Women тоглолтын дээр цөмөр уулзцаая.